За бүгд найрамдах Хятад ард улсад болсон 3 эсрэг 3 сагсан бөмбөгийн дэлхийн оюутны лигт манай улсын багт тамирчид амжилттай оролцож алтан медаль хүртсэн. За өнөөдөр дэлхийн оюутны лигийн аваргууд их орондоо ирлээ. За 3 эсрэг 3 дэлхийн оюутны лигийн финалийн тэмцээний хасагдах шатны 2 дахь тоглолтыг манай улсын сагчид Ираны багтай хийж 20-19 ярцаатай хожиж за мөнгөн медалийн төлөө тоглох хэрэгтэй болсон. За улмаараа мөнгөн медалийн төлөө Чили улсын багтай тоглож 19-13 ярцаатай буулгаж авсан байдаг. За харин дэлхийн оюутны лигийн аваргын төлөө Сербийн багтай тоглож за 21-17 ярцаатай хожиж түүхэн амжилтыг үзүүлсэн юм а. За өнөөдөр тэд эх орондоо ирлээ. За баярын шампанскоос авсан. За хамгийн хэцүү өрсөлдөгч бол Иран байна. Иран бол айгүй тийм сайн бүрэлдэхүүнтэй баг байсан. Манайх хожигдоо сүүлийн 2 минут хүртэл баг 3 хоног хожигдож явсан. Тэгээ айлын алдаа явсан талаар манайх гайгүй торгуулаач нимба хийж илүү гарч хоцсон байгаа. Тэр л хамгийн хүн тоглолт болсон да. Эхний 2 тоглолтоо хожигдсон. За тэр айгүй биднэрт айгүй том сургамж болсон. Хүн алдаанасаа суралцаж алдаагаа засаж явдаг. Тэгээ тэрэн дээр бид нар оройн бид нар багаараа сууж зөндөө ярилцсан юу нь болохгүй нь яахгүй нэхгүй нэгэд тэр хожигдол маань бид нар аюул том сургамж болсон байгаа. Тэгээ энэ амжилтын гол үнц нь тэр байсан болоо гэж асуудаж байна. Тэгээ ер нь Азийн аваргад иржсэн багууд бас бэлтгэлээ сайн хийжсэн байна. Манайх Азийн аваргад дээр хожижсэн Тайланд багтай зооныхон тоглолтонд хожигдсан байгаа. Дараа нь Канадад хожигдоод тэгээд эхний өдөр бол хожигдлоор ихсэн бид нар тэгээ хоорондоо ярилцж ойлгосны үндсэн дээр ер нь аваргын төлөө гарч чадсан гэж бодож байна. Багаараа сайн тоглосон да ямар ч хийсэн комбинац тактика ямар ч хийсэн амжилттай бүгдээрээ хийгээл эцсийн мөчд багаараа л хожиж дуусглаа. Маш их баяртай байна. Аваргын ингээд медаль авах гээд тавцсан дээр гараад зогсож явах үед ямар сэтгэл төрж байна? Серб Канад хоёрын дээр зогсож байгаа гэдгээр л аюу бахархалтай гой санагдсан да. Сагсан бөмбөгийн төрлөөр гэж бодохоор. Яг зорьстой хүрсэн яг тэр мөч тэгэл хамгийн гоё. Үгээр хэлхий аргагүй тэр сайхан таашаалыг мэдрэмжийг авсан да. За одоо их дуулахт Мексик зон шүү. Тэ, их дуулахт одоо бид нэр 9 сарын 30-наас 10 сарын 1-нд өдрүүдэд болно гэсэн. Одоо тэр тэмцээнд яг дэлхийн хамгийн шилдэг багуудтай өрсөлдөн. Одоо бид нэр дуудахгүй бэлтгэлээ дахиад базаагаад амжилттай оролцох төлөвтэй байгаа. За амжилтсаа. За баярлаа. Тэмцээн бол шок болсон. Тэгээ бусад орнууд энэ одоо юу болчихлоо Азууд тэмцээч ихний 3-т ордгоо гэсэн мэтлэр Азтай хэний ч мэдэхгүй Монгол Оросд бол тэмцээний зохион байгуулагчд болон ФИБА буюу олон улсын сагсан бол гайхаж байгаа. Тэгээ ямар ч байсан хөлбөмбөгөөр зөвлөх юм бол одоо тэгээ зүрдэг дээр Аргентин, Чили, одоо багийн спортоор Серб, Европын бүх багуудыг хожиж ин тэгээд залуус маань сайн байна, сагсан бөмбөгийн амжилт маань сайн байна. Тэгээд маш олон хүний хүч хөдөлмөр тэгээд ямар ч байсан бид бүгд бас зөв менежмент, зөв бодлого хэрэгжүүлсний хүнд Монгол хүмүүс бас нэг багийн спорт хөгжихгүй гэдэг үг маань бас ард оцроо сайхан багаараа хамтдаа маш сайн байна. Тэгээ бид нар ч бас агуу том гентэй хүнийг үрсад. Тэгэхээр энэ ген маань бол биднэрт бол байгаа. Тэгээ зөв өдөртөө зөв хийж чадвал юуг л бол үг хэд монголчууд чадах авьяастай хүмүүсээ. Дэлхийн оюутны лигийн аварга болж алтан медалийн эзэд болсон манай улсын сагчид Мексикийн их дуулгын ангиллын тэмцээнд оролцох хэрэгтэй болсон байна. Хараар зарч байгаа.